Тенза Юя бол амьдралын хамгийн давчтан тунсан хүү. Тарган сул дорой өөрийгөө хамгаалж чаддаггүй учраас сургуультай байнга дэвшлүүлнэ. Эцэг эх нь хүртэл түүнийг хэрэггүй гэж ад үздэг бөгөөд Юя ганцхан олодог хүн өвгөн. Гэвч нас барж өвгөөс нь ганц үлдсэн зүйл нь түүний хуучин байшин. Юя өөрийгөө бүрэн хаягдсан ямар ч үнсэнгүй хүн гэж бодож эхэлдэг. Гэсэн хэдиж тэр нэгэн дээрлэхэлж боохын туслах гэж оролцсон ч түүнийг бүдүүн царай муутай гэд зодуулан байран тусаж түүнийг арай өөрнүүдээр харах хүн гарч иржээ. Дээрлэхүүлсээр Юя амьдрах хүсэлтгүй болж өөрийгөө марчаагүй байгаад урлаж яахаа мэдгүй ханлаа зөгтөл юр бусын хаалга олж харна. Айс тэнэгэлцсэн ч ороод өцгöd нөгөө талд нь мангас араад нь дүүрэн өөр ертөнц байлаа. Яг л тоглоомын меню шиг хэсэг гарч ирж Юя тэндээс маш хавар зэвсгнүүд хэрглэж үзэж байгаад санамсаргүй байдлаар мангасыг ялж орхино. Тэгээд л бүх зүйл эхлэнэ. Тэр төвшин ахиж асар их чадвар авдаг. Энэ ертөнц яг RPG тоглоом шиг ажилдаг. Гэхдээ хамгийн галзуу нь юу гэж Юя бодит ертөнцид буцаж ирэхэд нөгөө ертөнцид авсан бүх зүйл нь бодит амьдралд хадгалагдсан байдаг. Түүний бие хэдхэн хоногийн дотор өөрчлөгдөж, урдын тарган болохгүй ормөргүй алга болж царайлаг залуу болж хувирна. Харин дотрон дээр хуучин Юя хിവэрэ айцтай өөртөө итгэлгүй энэ бүхэн удахгүй алга болчихвол яах вэ гэж бодсон хിവэр. Нөгөө анимехийн тусалдаг баян айлын охин Юяг өөрийнхөө сурдаг OC гэх актамд ордог. Энэ сургууль бол зөвхөн нэг сургууль биш, зөвхөн шилдэгөө сурдаг газар. Юя тэнд очсноор амьдралдаа анхудаа жинхэнэ найзтай болдог. Түүнийг хинч гадуурхгүй харин ч бүгдээрээ түүнийг биширч эхэлнэ. Энэ Юяг бүрэх сандрагна. Хэрвээ тэд миний хуучин төрхийг мэдвэл яах бол гэх бодол толгоноос залхаа болдог. Юя орой бүр өөр ертөнц рүү очиж төвшин агсааллаа. Тэр зөвхөн мангас алах биш, тэр ертөнцийн шидийг сурч эхлэв. Ойд явж байхдаа тэр усаа гүнжиг мангасуудын бүсэлтэлд байгааг олж хардаг. Олон 10 зэрлэг мангасууд гүнжийг алах гэж оролдоход Юя тэнд ямар ч айцгүйгээр өсрөн орж өөр ертөнцийн зэвсэг болон шидэж чадвараа ашиглан мангасуудыг хийдгэн хоромдол хэсэгж орхино. Гүнж түүнийг хараад анхны харцаар дурлсан Юя гүнжийг аюулгүй гацхар хөргөж өгөөд өөрийнхөө нэрийг хэлээд алга болдог. Гэтэл гүнж ордон дооцсон тариутаа би тэр залуутай л гэрлэнэ гэж эцэгтэй буюу хаанд хэлдэг. Энэ үеэс эхлэн Юягийн амьдрал улс төр хааны ордны асуудалтай орооцлож эхлэв. Гэвч Юя өөрөө үүнийг юусаа анзаарахгүй зүгээр л хүн тусалцглаа гэж бодож байлаа. Юяг Оусан актамд сурж байгааг мэдсэн түүний өмнөх сургуулийн дээрлэхүү хүүхэд болон түүний төрсөн дүндэр маш их уурсна. Гахаа яаж юм бол чаддаг юм гэж хатааргаж улаан арслан хэмээх мапын бүлэглэлийг бөмбөөрхүүлсэн баян айлын охин барьцаалгыг оруулдаг. Сургууль дээр дайран оржсон улаан арслангийнхан харсан Юя 3 давхраа шууд үсэрч тэр хэдхэн секунд дотор бүх дэрэмжтэй хөлж улаан арслангийн толгойлогч нь байкийг нь дэлбэлээ ачдаг. Цагдаа нэрээс түүний дүүнэр бүр айснаа чичирж уучлалт гуйж уйлж үлдвэ. Баян айлын охин Юя дулмал дорлааски Скай ертөнцид Юя ойнгонд амьдарсаар л ангуучилж аваад хар битнэр гэх маш хүчтэй магасын золцоо руу бусад магасууд барьж ахыг харддаг. Юя бидээ зүгээр хараа зогсохгүй түүнийг аварцдаг. Тэр зулцоо Юяг эзнэ гэж хүлээн зөвшөөрч Юя түүнд Night гэх нэр өгнө. Night бол зүгээр нэг нохоо бишээ. Юятай хамт level up хийдэг маш ухаалаг тулааны үед хамгийн найдвартай хамтрагч нь болдог. Юя амьдралдаа анхудаа найзтайгаа дэлгүүр хэсэж гой хувцас өмсч үзээд их баяртайлаа. Баян айлын охин түн зориулж хувцас сонгож өгөөд Юяг хувцас хөрөөс гарч ирэх болгонд охид бүр уулга алдчих. Юя ч өөрийгөө ийм гой хорогдож байгаад тасаагүй ичгүүрэн зөксөж байжээ. Гэтэл гинэт дэлгүүрийн дээд давхарт хүчтэй дэлбэрэлт болж гал маш хурдтай дарахж эхэлдэг. Хүмүүс сандарч оролдонгүйж дэлгүүр тэр чигтээ утай май тавтана. Найзууд нь бүгд гадагшаа гарсан ч баян айлын охин дээд давхарт хүмүүс туслах гээд гацчихдаг. Юя баян айлын охин аюулд байгааг мэдэнгүй шууд гал руу гүйж ороод тэр үе түүний Скай ертөнцөөс авсан олон чадвар нь ажиллана. Бусад хүмүүс халуун утаанаас болоод ойрч чадахгүй байхад Юя гал дундуур салхишиг хурдангүйж нурж байгаа багнуудыг ганцгаараа түлхэж баян айлын охин очиж авдаг. Кавре утаан дунд угаартаад ухаан алах гэж байхад Юя түүнийг олж ингэртэй чангатай ирдэг. Каврыг хамгаалаад ди тохроод доош өсөрч эсвэл нурсан хан дуунар зүсэн гарч ирдэг. Гал дундаас Каврыг тэрээд ямар ч бэртэлгүй яг л үуч булан юм шиг тайван гарч ихийг харсан хүмүүс гал сөнөгч бүгд шоконд орно. Тэр байтугай телевиз сурвалжлагч нар зурагтаа түүнийг гаргах гэж оролдог. Гэвч Юя алдар нэр хүсээгүй болохоор Каврыг найзууд нь хүлээлгэж өгөөд
чимээгүйхэн яваад өгдөг. Аав нь юуяа дахин охиныг аварсанд маш их баярлан болдог. Баян олонгийн охин маань түүнд бүрэлд дурласаар